Махабхарата их бүлгэн төлсийг 6 өгүүлсэн. Оршил. Эрдорд нэгэн цагт даяанч мэргэд ойн цорхоо цуглан эрт дээр үеийн үлгэр домогдуулагч Саутид хандан үлгэрчээ. Махаратгийн удмын их домгоо бидэнд ярьж өгөөч. Эртний Баатар ирсэн эрлэх гавьяа хүч их хаадын удам угсаад энэ дайсагнал мөхлийн тухай хуруугийн талд болсон цус тулалдааны тухай ярьж өгнө гэжээ. Саутын эрхэмсэг өтгөст хүндэтгэлээ илэрхийлэн мэхийснээ газар дээр залран бууж тэдэнтэй зэрэгцэн суугаад үлгэрээ ярьж эхлэв. Эртний алдар суу их баян чинэлэг Хастинапур хот байв. Түүний хаан Махарат удмын сохор Тэхира Тараштра ажээ. Тэхира Тараштрагийн хатан гандхари Дэрвдгана тэргүүтээ 100 хөвгүнийг төрүүлжээ. Харин Тэхира Тараштрагийн дүү Хандо Юдиштра Бихамасена Аржона ихэр Накула Сахадева гэсэн 5 хүүгэн орхоод эрт Брахны оронд засарсан байна. Цэрэг зэвсгийн эрдэмт нэм боловсрсон дрона багшаар бүх хүүгүүд хичээл заалгаж нэгэн өдөр сурсан эрдмээ шалгуулцгаажээ. Энд Пандогийн хүүгүүд эрдмээр илт илүүрхэн дунд хүүгэн Аржоныг гүйцэх хинж гарсангүй. Үүнд Каурын хүүд Ердхан маш их хилэгнэн зэвүүцэв. Ингэж ах トゥ Пандогийнхан Каурынхны хооронд дайсагналын гал асаж улс гүрнийг нь асар их гайхамшиг дайрчээ.